Сайн бацхан хүүхдүүдээ Монгол хэлний хичээл эхлэхэд бэлэн боллоо. За, энэ үгийг ажиглаарай хүүхдүүдээ. За, энэ үгийг өргөлдөд тэгшиг, балархай гişгийг нэрлэе. За, өргөлдөд тэгшиг гэдэг нь ямар гişиг вэ хүүхдүүдээ? Үгийн нэгдүгээр үед орсон богино гişгийг өргөлдөд тэгшиг гэдэг тийм ээ. За, тэгээд балархай гişиг гэж юу вэ? Балархай гişиг гэдэг нь үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино гişгийг балархай гişиг гэдэг тийм ээ. За, тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээрээ балархай гişгийг үүргүүдийн талаар мэдэж авъя. За, балархай гişиг маань ямар үүрэгтэй байдаг вэ хүүхдүүдээ? За, төсөөлөн бодоорой. За, мэдээж нэгдүгээр нь ихшигжүүлэх үүрэгтэй байдаг тийм ээ. Ихшигжүүлэх үүрэгтэй. За, өөр ямар үүрэгтэй байдаг вэ? За, зөөлрүүлэх үүрэгтэй байдаг. За, өөр ямар үүрэг байдаг вэ? За, ялгах үүрэгтэй тийм ээ. За, балархай гişиг маань ихшигжүүлэх, зөөлрүүлэх, ялгах гэсэн үүрэгтэй байдаг байна. За, тэгэл ихшигжүүлэх үүрэг. За, юу ихшигжүүлэх юм болоо? За, ихшигт гээгүүлэгчийг ихшигжүүлдэг. За, мөн заримдаг гээгүүлэгчийг ихшигжүүлдэг. За, бүгд жишээ бичиж үзье. За, ингэхдээ ямар гээгүүлэгчийг яаж ихшигжүүлэхийг бүгдээрээ томьёолон бичээ. За, жишээлбэл 7 дээр нэмэх нь 7 ихшигтэй. За, 7 гэж маань юу хэлж байгаа вэ? Ихшигт гээгүүлэгч тийм ээ. За, ихшигт гээгүүлэгчийг бүгдээрээ нэрлэн бичээ. За, ямар гээгүүлэгчүүд ордог вэ? Монгол баавар гэдэгт ордог гээгүүлэгчүүд ордог тийм ээ. За, 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 заримдаг гээгүүлэгчд маань ямар гээгүүлэгч орох вэ хүүхдүүдээ? Цоожоо засаар тушаачих гэсэн үгэнд орсон хэсвэн гээгүүлэгч байдаг тийм ээ. За, энэ хэсвэн гээгүүлэгч маань заримдаг гээгүүлэгч. Харин энэ 7 гээгүүлэгч маань ихшигт гээгүүлэгч болдог тийм ээ. За, эхний томьёо барай. 7 дээр нэмэх нь 7 ихшигтэй. За, энэ дээр жишээ үг бичээ хүүхдүүдээ. За, ямар үг гэж болох вэ? За, саран гэдэг үг байна. За, саран гэдэг үгний балархай гişиг маань ихшигжүүлэх үүргээр орсон. За, юу ихшигжүүлсэн бэ гэхээр үгийн төгсгөлд байгаа энэ ихшигт гээгүүлэгчийг ихшигжүүлэх үүргээр орсон байна. За, дараагийн хамсгаарыг. За, 9 дээр нэмэх нь 7 ихшигтэй. За, энэ дээр ямар үг гэж болох вэ хүүхдүүдээ? 9 дээр нэмэх нь 7. За, дараа хүүхдүүдээ. Хаагш нэг жишээ өгчээ. За, алдар гэдэг үг байна тийм ээ. За, энэ дээр маань заримдаг гээгүүлэгч, 7 маань ихшигт гээгүүлэгч тийм ээ. За, энэ балархай гişиг маань энэ эрийг ихшигжүүлж байна тийм ээ. За, мөн энэ г гэж.
Ихшигжүүлж байна уу? За эндээ ихшигжүүлж байгаа. Яагаад гэхээр ихшиг дараагаараас заримдаа гэсэн гэвэл ихшиггүй хүчтэй учраас энэ эерийг ихшигжүүлэх үүргээр орсон байна. За дараагийн дүрмийг харъя. 9 дээр нэмэх нь 9. Ихшигтэй бичигдэх тийм ээ. За. Бодож гэдэг үг юм тийм ээ. За тэгэхээр энэ 9-аас 9 ихшигтэй. За энэ о балархай ихшиг маань хэмжээг ихшигжүүлэх үүргээр орсон байна. За мөн дараагийн дүрм жж ишийн дараа орсон и балархай ихшиг маань ихшигжүүлэх үүрэгтэй. За ямар үг байх вэ? За та нар дэвтэр дээрээ жишээ өгөө бичээрэй. Багш нь энд өгчээ. За юу гэсэн үг бичсэн бэ багш нь? Байшин гэдэг үг бичсэн бэ тийм ээ. За тэгэхээр и балархай ихшиг маань энийг ихшигжүүлэх үүргээр орсон байна. Ихшигжүүлэх үүрэгтэй. За дараагийн дөрвөлөг орын үг дээр. За дараагийн үүрэг маань ямар үүрэгтэй гэлээ? Зөөлрүүлэх үүрэгтэй гэсэн тийм ээ. За тэгвэл балархай ихшиг маань нэгдүгээр дан гэргүүлэгчийг зөөлрүүлдэг байна. Дан гэргүүлэгч. За энэ дээр ямар жишээ өгч болох вэ гэдэг? Дан гэргүүлэгч. За жишээ болов. Урих гэдэг үг байна. Урих. За урих гэдэг үгийн и балархай ихшиг маань өмнөх гэргүүлэгчээ зөөлрүүлэх үүргээр орсон байна. За мөн балархай ихшиг маань давхар гэргүүлэгчийг зөөлрүүлэх үүрэгтэй байдаг. Давхар гэргүүлэгчийг. За энэ дээр ямар жишээ байх вэ? Багш нь жишээ өгчээ. За горих. За горих гэдэг үгэнд орсон и балархай ихшиг маань эр х гэсэн хоёр гэргүүлэгчийг давхар зөөлрүүлж байна. эр х гэсэн хоёр гэргүүлэгчийг давхар зөөлрүүлэх үүргээр орсон байна. За зөөлрүүлэх үүрэг маань юм байна. За одоо бүгдээрээ ялгах үүргийг харъя. За балархай ихшигийн ялгах үүрэг. За юу ялгах вэ? За нэгдүгээрт ялгах үүрэгт нь энэ гэргүүлэгчийг ялгана. За ямар энэ гэргүүлэгчийг ялгадаг вэ? За багш нь жишээ бичье. За багшийнхаа бичсэн жишээг харьцуулан хараарай. За эхнийг уншъя. Хонно. За энэ болохоор айл хонхын хонно. За энэ болохоор хон хэрэгийн хон. За тэгэхээр балархай ихшиг. За хон гэдэг үгэнд балархай ихшиг байна тийм ээ. За энэ балархай ихшиг маань хэлний үзүүрийн энийг хэлний угийн энээс ялгаж байна. За тэгэхээр энэ гэргүүлэгчийг ялгах үүрэг гарсан байна гэсэн. За дараагийн гэргүүлэгчийг ялгадаг. За та бүхэн асаа мэдж байгаа бах тийм ээ. Гэргүүлэгчийг хэрхэн ялгах юм бэ? За багшны жишээ өгчээ.
бага. За уншаарай. Бага, бага. За энэ болохоор нүүрний баг тийм ээ. Булаг баг гэдгийг баг. За энэ баг гэдэг маань их багын баг болох юм тийм ээ. За энэ а балархай гэх шиг юм тийм үү? За энэ балархай гэх шиг маань хоолойн гээг хэлний гээгээс ялгах үүргээр орсон байна. За энэ гээгүүлэгчийг ялгах гишгнүүд нь ямар гишгнүүд гэдэг лээ хүүхдүүд ээ? Энэ гээгүүлэгчийг. За хэлний үзүүрийг ялгадаг гишгнүүд нь а, э, о, о. За тэгвэл г гээгүүлэгчийг ялгадаг гишгнүүд нь ямар гишг байдаг вэ? За г гээгүүлэгчийн ард орсон а, о, Ирүүгийн и. За энэ бол г гээгүүлэгчийн ялгах гишгүүд. Энэ бол хэлний үзүүрийн ялгах гишгүүд байх нэ. За мөн ялгах гишг маань үйл үгийнхээ ялгадаг. Үйл үгийнхээ ялгадаг. За үйл үгийнхээ хэрхэн яаж ялгадаг вэ? Багш нь жишээ өгчээ. Та нар дэвтэр дээр өөрсдийнхөө бодлыг бичээрэй. За сэрх. За та нар энтэй бичлэгийн дуудагддаг ялгах гишгтэй үгийг бичээрэй. Ямар үг байх вэ хүүхдүүд ээ? Багш нь бичээ. За уншаарай хүүхдүүд ээ. Сэрх, 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 сэрх. За энэ б балархай гишг маань сэрх гэх нь болохоор гойноос сэрхийн сэрх тийм ээ. Энэ болохоор сэрх буюу эр ямаа ах юм тийм ээ. За энэ тэгэхээр үйл үгийг нэр үгээс ялгаж байгаа гишг байх нэ. За дараа нь ялгах гишг маань оноос нэрийг ялгадаг. Оноос нэрийг. За оноос нэрийг хэрхэн яаж ялгадаг юм болоо хүүхдүүд ээ? За бид нар багш нь дархан хотоос гэхийг дархнаас гэж бичээ. За энэ бол дархан хотоос буюу дархнаас ирсэн. За тэгэхээр энэ балархай гишг байна тийм ээ. За та нар хэлж байгаарай. За одоо тэгвэл багш нь алт мөнгөний дархан гэж байдаг тийм ээ. За тэгвэл алт мөнгөний дархнаас гэж бичээ. За дархнаас. За энэ хоёр үгийг ялгааг хараарай хүүхдүүд ээ. За энэ дархан хот гэдгийн аар яасан бэ? Г-тэй буй тийм ээ. Дархнаас алт мөнгөний дархнаас гэх юм бол г-гэсэн байна тийм үү? За тэгвэл энэ маань оноос нэр байх нь. Энэ алт мөнгөний дархан гэдэг маань ерөө нэр байх нь. За тэгвэл оноос нэрийн балархай гишг г-эгдэхгүй. Г-эгдэхгүй тийм ээ. Тийм учраас оноос нэрийг ерөө нэрээс ялгадаг гишгийг балархай гишг гэдэг байх нэ. Энэ бол балархай гишг байх нь тийм ээ. Балархай гишгтэй ялгах үүрэгтэй. Ялгах үүрэг дотроо оноос нэрийг ялгасан байна. За хүүхдүүд эдгээр өгнүүдийг ажиглаарай. За эдгээр өгнүүдийг ажиглаж хараад игшилжүүлэх, зөөлрүүлэх, ялгах гэсэн үүргүүдэд инглэн бичээрэй. За бүгдээрээ хамтдаа хийсэн зүйлээ шалгая. За эхний үг.
тунлаа гэдэг үг байна, тийм ээ. За тунлаа гэдэг үгийн балархай эх шиг энэ ил хоёрын донд байгаа а балархай эх шиг байна, тийм ээ. За энэ ямар үүргээр орсон бэ хүүхдүүд ээ? Зүйтэй. Хэлний үзүүрийн энийг ялгах үүргээр орсон байна, тийм ээ. За дараагийн үг харъя. Сургах. За сургах гэдэг үгийн балархай эх шиг а ямар үүргээр орсон байна хүүхдүүд ээ? Зүйтэй. Хоолын гийг ялгах үүргээр мөн үйл үгийнхээ ялгах үүргээр орсон байна. За дараагийн үгийг харъя. Төмрийн гэдэг үг байна. За энэ томоо бичиг үг байгаа учраас хүний нэр байна, тийм ээ. За төмрийн гэдэг хүний нэрийг оноос нэрийг ялгах үүргээр орсон балархай эх шиг байна. За дараагийн үг. Өрөх. За өрөх гэдэг балархай эх шиг маань өрөх гэдэг үгийн балархай эх шиг маань үйл үгийнхээ ялгах үүргээр орсон байна. За дараагийн үг. Салхи гэдгийн балархай эх шиг маань ямар үүргээр орсон бэ хүүхдүүд ээ? Зүйтэй. Ил хээ гэсэн хоёр гэгүүлэгчийг давхар гэгүүлэгчийг зөөдрүүлэх үүргээр орсон байна. За дараагийн үг. Саран гэдэг үг байна. За саран гэдэг үгийн балархай эх шиг маань үгийн төгсгөлд орсон энэ гэгүүлэгчийг ихшигжүүлэх үүргээр орсон байна, тийм ээ. За зүйтэй. За дараагийн үг. Байшин. За байшин гэдгийн балархай эх шиг маань зөөдрүүлэх үүргээр орсон уу? Ихшигжүүлэх үүргээр орсон хүүхдүүд ээ? Үгийн дунд жж шийн дараа орсон балархай эх шиг маань ихшигжүүлэх үүрэгтэй байдаг, тийм ээ. За тэгэхээр энэ ихшигжүүлэх үүрэгтэй балархай эх шиг байна. За дараагийн үг. Булаг гэдэг үг байна, тийм ээ. За булаг гэдэг үгийн балархай эх шиг маань ямар үүргээр орсон бэ? За энэ үгийн төгсгөлд байгаа гээ хоолын гээ юу? Хэлний гээ юу хүүхдүүд ээ? Зүйтэй. Ихшгээ өмнө авсан байгаа учраас энэ бол хэлний гээ байна, тийм ээ. Тэгэхээр энэ ихшигжүүлэх үүрэгтэй балархай эх шигтэй үг байна. За дараагийн үг. Нөхдөд гэдэг үг байна. Нөхдөд. За энэ балархай эх шиг маань ямар үүргээр орсон бэ хүүхдүүд ээ? Заримдаг гэсэн араас заримдаг гэсэн гэвлэгч эх шигтэй бичигдэх учраас энэ ихшигжүүлэх үүрэгтэй балархай эх шиг байна. За хамгийн сүүлийн үгийг харъя хүүхдүүд ээ. Судар. За судар гэдэг үгийн балархай эх шиг ямар үүргээр орсон бэ хүүхдүүд ээ? Зүйтэй. Үгийн төгсгөлд байгаа эр гэгүүлэгчийг ихшигжүүлэх үүргээр орсон байна. За та бүхний хийсэн дасгал ажилтай таарч байна уу хүүхдүүд ээ? За одоо бүгдээрээ эдгээр үгнүүдээс сонгоод залгуур залгаж үзье. За эхний үгийг багш нь нөхдөд гэдэг үгийг сонгож авлаа. Нөхдөд гэдэг үгэн дээр багш нь урт эгшгээр хэлсэн залгуур залгаж үзье. Нөхдөд. За гэвлэгчээр төгссөн үгэн дээр урт эгшгээр хэлсэн залгуур залгахад эцсийн гэвлэгчийн өмнөх балархай эх шиг гээгдэн гэсэн дүрэн байдаг, тийм ээ. За тэгвэл одоо яаж бичигдэх юм болов? Энэ гээгдэхгүй, гээгдэхгүй юу? За энэ балархай эх шигхийн өдрийн үүргийг нь харъя. За энэ балархай эх шиг маань үгийн төгсгөлд байгаа д гээгүүлэгчийг ихшигжүүлж мөн заримдаг гэсэн араас заримдаг гэс ихшигтэй бичигддэг, тийм ээ. Тийм учраас энэ дэг бас давхар ихшигжүүлэх үүрэгтэй. Тийм учраас энэ балархай эх шиг маань хоёр үүргээр орсон байгаа учраас энэ гээгдэхгүй. За тэгэхээр нөхдөдөө. За дараагийн үг багш нь булаг гэдэг үгийг сонгож авлаа. Булаг. За булаг гэдэг үгэн дээр багш нь урт эгшгээр хэлсэн залгуур залгах гэж байна. За булгийн гэдэг үгийг бүтээе бүгдээрээ. За энэ
Ямар гэвэл хүүхдүүд ээ? Хэлний гээ тийм ээ. Хэлний гээгийн араас ямар ивчдэг вэ? Зүйтэй. Эм үгийн и бичдэг байна тийм ээ. За одоо энэ балархаа их шиг гээгдэх үү, гээгдэхгүй юу? За энэ булаг гэдэг үгэн дээр үл балархаа их шиг маань гийг ихшигжүүлж юм тийм ээ. За тэгвэл г гэвлэгч маань араасаа и гэсэн их шиг авчиж байгаа учраас энэ өөрөөггүй болж гээгдэх нэ. Үлгийн. Үлгийн. За багш нь энд ажил гэдэг үг бичиж. Энийг хэлээрэй. Ажил. За ажлын газар гэж ярьдаг тийм ээ. За ажлын гэдэг үгийг бүтээхийн тулд бүгдээрээ энэ балархаа их шиг гээгдэх үү, гээгдэхгүй юу гэдгийг харъя. За ажлын гэдэг үгийн и балархаа их шиг маань зөөдрүүлэх үүргээр орсон уу, ихшигжүүлэх үүргээр орсон уу хүмүүс үү? За үгийн дүнд жж иш гэвлэгчийн дараа и балархаа их шиг бол ихшигжүүлэх үүргээр орсон байдаг тийм ээ. За тэгэхээр энэ и балархаа их шиг маань үгийн төгсгөлд байгаа ил гээгүүлэгчийг ихшигжүүлэх үүргээр орсон байна. За тэгвэл ил гээгүүлэгч маань араасаа их шиг авч байгаа учраас ихшигжүүлэх үүргээр орсон и балархаа их шиг бол гээгдэх нэ. За тэгэхээр ажлын гээгдэх нэ тийм ээ. За багш нь эндээс сургах гэдэг үгийг сонгож авлаа. Сургах. За сургах гэдэг үгэн дээр урт ихшгээр хэлсэн залгуур залах юм. За сургахаар гэсэн үгтэй. За энэ сургах гэдэг үгийг балархаа их шиг маань ямар үүргээр орсон байна хүмүүс үү? За хоолн гээд ялгах үүргээр орсон, мөн үйл үгнийхээ ялгах үүргээр орсон байна тийм ээ. За тэгэхээр энэ балархаа их шиг гээгдэх болов? Зүйтэй. Хоёр үүргээр орсон, мөн ялгах үүргээр орсон учраас гээгдэхгүй. За сургахаар гээгдэхгүй тийм ээ. За багшны өрөх гэдэг үгийг авъя. Өрөх. За энэ маань ямар утгатай өрөх вүлээ? Гэрээ өрөх билүү? Шатар өрхийн өрөх билүү хүмүүс үү? Зүйтэй. Үйл үг буюу шатар өрөх гэдэг үгний өрөх гэсэн үг юм тийм ээ. За шатар өрхөөр боллоо гэсэн өгүүлбэрийг өрхөөр гэдэг үг болгоё тийм ээ. За тэгэхээр энэ маань үйл үгийнхээ ялгах үүргээр орсон тийм ээ. За тэгвэл ялгах үүргээр орсон балархаа их шиг маань гээгдэх хүүхдүүд ээ. Зүйтэй. Гээгдэхгүй. За багш нь энд салхи гэдэг үгийг авч үзье. Салхи. За салхи гэдэг үгэн дээр энэ маань давхар зөөдрүүлсэн балархаа их шиг тийм ээ. За энэ дээр гэсэн уртгшгээр гэсэн залгуур залах юм. За игээр төгссөн үгэнд уртгшгээр хэлсэн залгуур залгахад яаж үчигддэг юм болоо хүмүүсээ бүгд харъя. Салхиар яасан бэ хүмүүсээ? И гээгдэх нь гээгдэхгүй харин урт гişгийн маань нэг нь гээгдсэн байх нэ. Салхиар. За тэгэхээр зөөдрүүлэх үүрэгтэй балархаа их шиг гээгддэг байх нь. Гээгддэг байх нь. За энэ ялгах үүрэгтэй балархаа их шиг гээгддэг байх нь хүмүүс үү? Гээгдэхгүй. Тийм ээ. За энэ ихшигжүүлэх үүрэгтэй балархаа их шиг яасан бэ? Гээгдсэн. За энд бас ихшигжүүлэх үүрэгтэй байгаа тийм ээ. Энд гээгдлээ. Гээгдээгүй. Яагаад гэлээ? Яагаад гэвэл
давхар үүргээр орсон балархай их шиг гээвцдэггүй байх нэ хүүхдүүдээ. За дэвтэр дээр жишээг бичиж аваарай. За багшийнхаа 3 үгийг ажиглаарай хүүхдүүдээ. Тэр 3 үгийг ажиглаарай. За энэ 3 үгний балархай гişгийн үүргийг тэмдэглээд яагаад балархай гişг нь гээдэггүй вэ гэсэн дүрмийг тайлбарлаарай хүүхдүүдээ. За сонины гэдэг үгийн балархай гişг И тийм ээ. За бодохоор гэдэг үгийн О балархай гişг. За үрийн гэдэг үгийн А балархай гişг. Ямар үүргээр орсон бэ хүүхдүүдээ? Яагаад гээдэггүй вэ? Дүрмээ эргэн санаад тайлбарлаарай. За өнөөдрийн хичээлээр бид балархай гişгийн ялгах, эгшигжүүлэх, зөөлрөх үүргийн талаарх мэдлэгээ эргэн саналаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.